Тахтын зургийг авч өгөө. Хоёр нь мэдээ гэж байна. Хадгалсан уу? Асууж хадгалсан уу? Үгүй ээ. А тэгж хэлэнгүүт шууд дахин гараад ирж байна. Тэр юу болсон ч тийм байж байгаа. Дуршиж хайрын сарнай цэцэг. Дохорын айлгууд нэнд. За дараагийн бинд одоо би 11 дугаар цэцэрлэг хөвшөө 7 дугаар цэцэрлэг дээр ирсэн байна. Энд болохоор нэгэн дайчин хөдөлмөрч дүүгийн төрсөдөр болж байгаа. Тэгээд их чинь өчтөр бэлгээ өгцөн. Гэхдээ би өнөөдөр бүр заавал ингэж гинтийн бэлэг барьж баярлуулъя. Намайг гэдгийг мэдэхгүй байгаа гэсэн. Тэгээд чулуун цэцэг гээд багштай бүгдөө орж нэмжлийг нь хүргэе. Яаж хүлээж авах нь хамт байгаарэ. Энэ хаалх нь муу юм аха. Мөн байна. Сайн байна. Чулуун цэцгийн багш байна. Багшаа ороод ирээ. За. Ороод ирсэн арна аюулаа. Төрсөдөр болж байгаа намайг баярлуулаад өгөөрэй гэсэн. Баяр болгоно энэ хундганд гоё вино уужаарай гэсэн шүү. За юу. Тэгээд мэдээж баярын дарсыг энэ маш хөөрхөн гоё цэцгийн баглааг бас танд өгч байгаа. За тэгээд манайх болохоор чин сэтгэлийн үгийг нь хүлээж аваад хайртай хүмүүст нь уншиж дамжуулдаг юм. За энэ хүн маань одоо хэн бол? Би танд хүлээд өгөө. За өчигдөр бэлэг өгсөн. Гэхдээ өнөөдөр яадаг юм би бүр дахиад баярлуулмаар. Яаж юм бэ? Намайг баг мэдэхгүй. Мэдээд байгаа мó та? За тэгээд оюутан анги хэлсэн. Оюутан анги ихчээ. За энэ захил дээр хэн бэ гэдгийг нагаа. Төрсөн өдрийн минь хүргье гэж арчиг тавьсан. Сайхан бүсгүй, гойхон дүү, чулуун цэцэгтэй төрсөн өдрийн минь хүргье. Өнөөдөр баяраа сайхан тэмдэглээрэй. Миний дүү амьдралд маш хатуужилтай, ухаантай, бүх асуудлыг маш зүгээр шийдэж хөдөлмөрлөж чаддаг. Тийм хүчрхэг дүү минь байгаа, дүү найз минь байгаа гэдэг. Их чинь бас чадах хэрээрээ дүүдээ үргэлж тусалж байх болно. Энийг миний дүү хэлж өгдөг мартаарай. Тусламж гарсан үед их чинь банк бэлэн шүү гэдгийг нь гол нь дамжуулаад хэлээд өгөөрэй. Тэгээ бид хоёр тань зориулаад энд гоё нэгтлэн хүнд зориулсан дөрвөн мөрт бичсэн. Та шоолохгүй шүү заяа. Дургогийн үзэсгэлэн цэцэг бишээ. Ханасийн хатан цэцэг юм шүү. Эжавын хан мэн цэцэг бишээ. Эзүхний минь амраг хацэг. Нэгтлэн хүний нэг туханаар бүхнийг зэгэндэг гойхон бүсгүй минь ээ. Төгс ухаан уран авьяасаараа бүгдийг нэгтгэж залруулж явдаг нэгтлэн бүсгүй минь ээ. Биер нь хурц ухаан нь мэрэгэн байгээ. Дүүгээ хүндтгэн сэтгэлийн үгээ бас сэтгэлийн өчүүхэн бэлгүүдээ илгээсэн найз ихч хэн бэ? Саранзан толгоос нь. Хан хорвогийн үзэсгэлэн цэцэг бишээ. Ханасийн хатан цэцэг юм шүү. Өчтөрөөс бэлэг өгсөн шүү дээ. Дүүдээ маш их хайртай шүү гэж дамжуулсан. Тэгээ миний дүү чинь амьдрал их хатуужилтай тийм дүү байгаа. Хайртай шүү гэдгийг минь дахин хэлээд өгөөрэй гэсэн. За ямар нэг одоо ихтэй зэрэг юу гэж хэлмээр вэ? Үнэхээр сайхан байна. Сог ихчтэй маш их баярлалаа. Миний ихтэй үнэхээр мундаг одоо миний амьдрал бол нэлээ тусмар болж байгаа. Маш сайхан зүрхтэй хөлтэй ихч. Тэгээ өчигдөр ирээд бүгд төсөөд бэлэг өгчөө явсан шүү дээ. Ямар санаа зовмоор яа хэдэн өдөр хичнээн бэлэг авах юм бэ? Ихтэй маш их баярлалаа. Ард талд минь үргэлж зогсож байгаа. Дүү итгэж байгаа. Тэгээ тусаж дэмждэг шүү дээ. Тандаа хайртай шүү. Маш их баярлалаа гэж хэлээ. Баярлалаа. Сайхан баярлалаа тийм. Аз жаргал хамгийн сайн саныг хүсье тань. Тахтын зургийг авч өгөө. Хоёр нь мэдээ гэж байна. Хадгалсан уу? Асууж хадгалсан уу? Үгүй ээ. А тэгж хэлэнгүүт шууд дахин гараад ирж байна. Тэр юу болсон ч тийм байж байгаа ч. Пантинаас гоё хадгалсан.